Оюуны эмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хандлага, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын эд зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Сайн байцгаана үзэгчдээ. Амжилтын эхлэл бизнес зах зээлийн нэвтрүүлгийн маань ээлжид нэг дугаар эхлэх гэж байна. За одоо гадаа хүүтэрч үйл болж байна. Хүн болгон одоо гадуур хувцас сольдог ийм л цаг үе ирлээ. За тэгэхээр яг энэ цаг мөчид манай ихэнх бизнес эрхлэх хүсэгч, үзэгч та бүхний маань дийлийнх нь айгүй бол өвлийн гадуур хувцасны бизнес ямар болоо, хүүртэг оруулж зарах уу, юм ууж зарах уу, янз янзын санаа бодож байгаа бах. За тэгэхээр энэ удаагийн дугаараар бид нар өвлийн гадуур хувцсны зах зээлийг судалж та бүхэндээ мэдээлэл хүргэх болно. Энэ зах зээлийн онцлог нь юундаа байна? За хүмүүс маань хэр давтамжтай авдیں, ямар үнээр авч байна, тийм ээ? Ийм олон төрлийн мэдээллүүдийг би та бүхэндээ хүргэх болно. За мэдээж ирэх хувцсны бизнес учраас бас загварын чиг хандлагын талаар ч гэсэн сонирхолтой мэдээллийг хүргэх болно. Ингээ үзэгчдээ үзэг цаасаа бэлдээд надтай хамт байгаарай. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас таны бизнес одтой байг. За үзэгчдээ тэгэхээр өвлийн хувцсны зах зээл бол ялтчгүй оёмл бүтээгдэхүүн нэг талаасаа. Тэгэхээр энэ талаас нь авч үзэх юм бол бүгдээрээ импортын мэдээллийг ч үзэх хэрэгтэй, үйлдвэрлэлийн мэдээллийг ч үзэх хэрэгтэй. За тэгэхээр гайлт мэдүүлсэн мэдүүлгээр бол Монгол улсын хэмжээнд 2013 онд 96 мянган ширхэг, за 2014 онд 89 мянган ширхэг, 2015 онд 141 мянган ширхэг өвлийн гадуур хувцас бүртгэгдэж орж ирсэн байна. За тэгэхээр одоо юу гэдгийг 141 мянган ширхэг өвлийн гадуур хувцас гэдэг бол сая хүнтэй хотод бол одоо даанч гондмор таарагдаж байна. Одоо нэг 10 тутмын нэг нь л одоо өвлийн хувцас авд юм уу да гэсэн. Тэгээ ингээ харахаар зэрэг ялтчгүй энэ салбармаар нь бол цэвэр нөгөө ганцын гахаан дотор чичээд чихээд замын үдээр орж ирдэг Эренэн градын бараанууд байна л гэсэн үг болж таарж байна. Харин үйлдвэрлэлийн талаас нь авч үзвэл энэ маань нэлээд өөр тоонууд гарч ирж байгаа. За жишээл 2013 онд 33.7 тэрбум төгрөг, 2014 онд 35.8 тэрбум төгрөг, 2015 онд 38.2 тэрбум төгрөгийн өвлийн гадуур хувцсны үйлдвэрлэгч нар маань борлуулалт хийсэн гэсэн ийм мэдээ байна. За тэгээд энэний маань мэдээж хэрэг тодорхой хэмжээнд экспорт байж юм байна. За үндэсний үйлдвэрлэгчд маань жишээлбэл гадуур хувцснуудыг үйлдвэрлээд 87% дотооддоо борлуулж 13%-ийг нь экспортод гаргадаг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө одоо өвлийн гадуур хувцсны экспорт гэдээ үзэхэр зэрэг ялчгүй нөгөө ноол уран балтоо, за нөгөө савхин идэл, нэхий идэл гээд бүтээгдэхүүнүүд маань байгаа бах. Тэгэхээр өвлийн гадуур хувцсны энэ зах зээл ийм том зах зээл байж байхад одоо гайлт бүртгэж байгаа нь нэмэх юм байна гэдэг бол одоо бараг 99% далд эдийн засаг явж байд юм болов уу гэсэн ийм анзаарагч чинь. За тэгэхээр энэ дээр одоо бүртгэл дээрээ энэ улс орн маань жоохон анхаарах хэрэгтэй байх. За өвлийн гадуур хувцсыг манайхан экспортлсон тухай би та бүхэнд саяхан мэдээлсэн. За тэгвэл экспортлохдоо манайх аль улс руу түлхүү экспортлоод байдг юм бэ гэдэг асуудал байна. За 32% нь Англи улс руу, 11% нь Орос улс руу, 10% нь Франц руу, 9% нь Хятад руу, Солонгос руу 9%, Швед руу 7%, Канада руу 5% нь одоо экспортлогдсон байт юм байна. Харин импортын мэдээг авч үзэх юм бол импортлогдсон улс орнуудыг хараад үзвэл одоо 29% нь Италиас, 14% нь Солонгосоос, 13% нь Бирм буюу Мянмар улсаас, 9% нь Германаас, 7% нь Испаниас, 5% нь Англиас, 5% нь Хятадаас гэж байна. За энэ бол тоош ирэхээр үзүүлэлт байлаа. Харин үнийн дүнгээр нь авч үзвэл 26% нь Итали, 19% нь Герман болж байна. Өөрөлдвөл Герман маань тоош ирэхээр 9% байсан бол 19 болж байгаа нь энэ нэгж бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй байна гэсэн үг болж байгаа. За мөн үнийн дүнгээр 10%-ийг нь бол Испани, 9% нь Хонконг, 8% нь Англи улсаас одоо импортлдог ийм мэдээ байна. За тэгэхээр ерөнхийдөө яг энэ бүртгэлтэй зах зээлийн хувьд бол
ерөнхийдөө барууны хувцснууд манай улс орнд түлхүү импортлогддог байх нь байна. За манай экспорт ч гэсэн тэр зүг рүүгээ. За харин нөгөө талаас нь тооцоолоод үзье. За жишээлбэл хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанаас харахад ихэнх хэрэглэгчид маань 2 жилд 1 удаа худалдаж авдаг гэж одоо 68% нь хариулсан байна. За 3 жилд 1 удаа худалдаж авдаг нь 25%. За тэгээ ингээд бодох юм бол ерөнхийдөө 5 жилийн дотор манай иргэдийн бол одоо 90% нь гадуур өвлийн хувцас сольдог байх нэ. За ингээд бодвол бид нар одоо нэг 3 сая хүнтэй ард иргэд байлаа. 2 сая хүмүүс нь одоо жишээлбэл ингээд өвлийн гадуур хувцсыг идэвхтэй худалдаж авдаг гэж тооцоолж үзвэл 2 сая иргэд. Тэгэх юм бол 5 жил тутамд 80% солигддог гэж тооцоолъё. За ингээд тооцоолоод үзэх юм бол ерөнхийдөө 400 мянган өвлийн хувцас хамгийн багадаа зарагдаж ах ёстой ийм зах зээл дээр маань импорт маань ердөө 141 мянган ширхэг гэж бүртгэгддэг нь ерөөсөө маш их дарагдсан тоо байт юм байна. За тэгэхээр бизнес эрхлэгч та бүхэн зах зээлийн багтаамжаа тооцоолохдоо илүү хэрэглээ талаас нь хөөсөн дээр юм байна. За ингээд та бүхэнтэйгээ би одоо дараачийн хэсгээр энэ салбарын хандлагын талаар, загварын чиглэл ямар байгаа талаар та бүхэнтэйгээ зочтой ярилцуулах болно. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ өвлийн хувцас, гадуур хувцсны зах зээлийн судалгаатайгаа бол танилцсан. За тэгэхээр энэ салбар дээр ерөнхийдөө анзаараад байхад энэ манай дотоодын үйлдвэрлэлч ерөнхийдөө боломж юм байна. Гэхдээ манай дотоодын үйлдвэрлэл хий ноолуур чиглэлээр голдуу байгаа. Бусад салбарт ер нь ямар боломж байж болох талаар бид нэр одоо Монголын нэрт заварч хүмдэгчдийн нэг бол хотхон жаргалтай уулз ярилцгаар ирлээ. Сайн байна уу та? За сайн байна уу. За урилга хүлээж авч оролцож байгаад их баярлалаа. Манай нэвтрүүлгийг бол ерөнхийдөө бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс үзчихэд. Тэгэхээр энэ өвлийн гадуур хувцсны салбарт ерөнхийдөө дизайнер хүний нүдээр харуул ямар боломжууд байгаа мэт харагдаж байна. За ерөнхийдөө бол өвлийн хувцас гэдэг маань өөрөө бол нөгөө нэг эргэлтийн хувцас ч гэдэг худалдаа авах юм дээр бол харьцангуй хүмүүс сонголт ихтэй маш тийм юугаар хийдэг. Одоо хэмнэлттэй системээр одоо сонголтоо хийдэг л те. Жишээлбэл 3 жилдээ нэг ч үгүй юм уу те. 2 жилдээ нэг ч юм уу жил болгоны хувцас солиод байдаг те. Тийм болохоор зах зээлийн хувьд бол миний бодлоод нэг өргөн байхгүй болов гэж бодож байна л доо. Одоо жишээлбэл би бол өөрөө дагнаж ажиллахдаа бол гоёлын чиглэлээр хийдэг л те. Гэхдээ яг энэ талаар бас яг тийм тодорхой яг судалгаан дээр илүү одоо тулж ажилласангүй. Гэхдээ ерөнхийн одоо дизайнер хүний нүдээр ингээ харж байхад бол миний бодлоор бол ингэж боддог шүү дээ. Мэдээж зах зээл байгаа тий. Зах зээл байхтай бид нар гадагшаа бас гарах боломжтой тий. Мэдээж үйлдвэрлэл одоо бүрэн ингээ хөгжөөд ирвэл тий. Одоо хамгийн гол нь үйлдвэрлэлийн хүчин чадал тий. Одоо монголчууд яг юу өмсөж чинь гэдгийг сайн судлаад тий. Одоо жишээлбэл би бол үндсэндээ ингэж боддتي. Савх өмсөж чинь, нэхий өмсөж чинь тий. Өдөн хүрдэг өмсөж чинь гэх мэтчлээ. Тэгэхээр энэ бүтдээр нь тулгуурлаад дизайнерууд одоо юу ажиллах ёстой гэвэл яг тэрнээ гоё тулгуурлаад үндэсний хэм маягийг жоох оруулдаг ч юм уу тий. Хэрэглээнд тохирчгаар маш хямдхан боломж үүнтэй. Тэгээ дээрэс нь үндэсний одоо монголчууд ер нь бол үндэсний хэм маягт бол маш дуртай болчиход байгаа. Монголд төдийгүй зөвхөн одоо Монгол туурхтан лугаа бас гаргаж болно шүү дээ. Бүрээд ч гэдэг юм уу те. Мэдээж тэд нар бол үндэсний хэм маягт маш их дуртай. Өр Монгол байна те. Одоо өр Монголын ер нь бол нэлээд олон хотууд байдаг шүү дээ те. Тэр бүгдтэй бол Монгол зургийг маш сонирхдаг. Монгол хийцтэй Монгол одоо ер нь Монгол дизайнеруудыг бол маш одоо хүлээн зөвшөөрч эхэлж байна. Одоо Монгол дизайнерууд хамгийн одоо мундагч гэдэг юм уу? Монгол одоо ойтлчид хамгийн уран гэл тий. Гэх мэтчлэн тийм ойлголтод одоо болсон л тоо. Тэгэхээр аль болох одоо ерөн дизайнер одоо миний хувьд бол бүх талаар л ажилламаар юм л гэж боддог. За тэгэхээр ингээд таны нэрийн сонсоор үндэсний хэм маягийг шингээх Монгол үнээр оруулах болвол их бас сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр энэ юу байдгүй одоо жишээлбэл ингээ гадаадыг харахаар одоо юу гэдэг Солонгосыг ч юм уу дээр харахаар тэр зохион бүтээгчийн ингээл нэг цуурлын дээр явах юм л да. Тэгэхээр одоо Монголын одоо энэ хувцас үйлдвэрлэлийн салбар дээр манай дизайнеруудын нэр бүхий цуурлууд гарах тал дээр дизайнерууд маань хэр ажиллаж байна.
үйлдвэрүүдтэй ажиллаж байна. Миний бодлоор бол Монголын загварын ертөнц бол сүүлүүд маш эрчимтэй хөгжиж байгаа. Залуу дизайнерууд гарч ирж байна. Тэр дундаа шинэлэгтэй авиаслаг одоо юм хийж бүтээх гэсэн тийм залуу дизайнерууд гарч ирж байна л та. Тэгэхээр миний бодлоор бол яг тэр мундаг тийм одоо хүмүүсийг хөгжүүлэх тал дээр нь бас их анхаарат те. Тэгээ ажилтвал үйлдвэрлэл бүрэн хөгжих бүрэн боломжтой гэж бодож байгаа л доо. Тэгээд одоо бас одоо сүүлийн үед би ингээл ер нь мэдээч нөгөө нэг Монголынхаа зах зээлийн ингээд судалгаа тий яг фэшн тал руугаа яаж хөгжиж байгаа гэсэн судалгааг бол байнга хийдэг л тий. Одоо ингээд харахад бол зах зээл бол маш их байгаа. Тий хамаа гол нь бидний юу дутагдаж байгаа гэвэл үйлдвэрлэл дутагдаж байна тий. Үйлдвэрлэл гэдэг чинь маш том штэ тий. Маш том одоо төсөл явагдаж үйлдвэр явагдах учиртай. Тэгээд яг Монголоо хамарсан тэгээд бүр одоо Монгол туурхтан руу гаргасан дэлхийн ертөнц рүү одоо ингээд гаргасан загвар хийгээд үйлдвэрлэл хамгийн чухал л та. За ингээд биднэрт үнэтэй санал зөвлөгөө өгсөн. Танд их баярлалаа. Таны бизнес амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ нэрт зохион бүтээгч отхон жаргалтай Ярьслан нэвтрүүлэг студиэс үргэлжлэх болно. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ 95 мөрөл. За тэгэхээр одоо бүгдээрээ өвлийн хувцсны гадуур хувцсныхаа хэрэглэгчийн зан төлөвийн талаар ярилцсан. Би өмнө Багтаамжийн хэсгээр ярьсан хэсгийг дахин давтаж хэлхийг хүсэж байна. За яагаад вэ гэвэл бид нэр зах зээлийнхээ хэмжээг та бүхэн өөрсдөө тооцоолох боломжийг бид олгож байгаа. За тэгэхээр иргэдийн маань 68% 2 жилд нэг удаа, 25% 3 жилд нэг удаа, 6% 4 жилд нэг удаа өвлийн гадуур хувцас авдаг гэсэн ийм мэдээлэл байгаа юм. За харин энэ маань насны байдлаар авч үзэх юм бол ерөнхийдөө 25 хүртэл насны хүмүүс маань бол дийлийнх нь жилдээ нэг жил болгоно нэг юм уу эсвэл 2 жилд нэг удаа авдаг нь харагдаж байна. За ингээд нас ахих тусам тийм ээ 36-аас 45 насныхны үед бол 3 жилд нэг удаа авах нь 23 байгаа бол 46-аас 55 насны үед бол 41% болтлоо өсөд ерөнхийдөө 3 жилд болон түүнээс дээш хугацаанд давтаж авдаг хүмүүсийн тоо нас ахих тусам одоо ихсэж байна. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэн жил болгон загвар солигддог хандлага дээр бол илүү залуучуудад зориулсан юмнууд байх шаардлагатай. Тэгэхээр дэлгүүрийн концепцийн үед ямар байх вэ гэдгийг та бүхэн бодох хэрэгтэй. За би дүгнэлт хэсгээрээ та бүхэнд энэ талаар хуваалцуулна. За ингээд худалдан авалт хийдэг дэлгүүр хаанаас ер нь өвлийн гадуур хувцас авд юм бэ гэд. Ерөнхийдөө худалдааны томоохон төвүүдээс авах нь бол 28%. Хайж байгаа таарсан газараас авчдаг нь 27%, 3-4 орлоос явж байгаа үзэж авдаг нь 16%, төрөлцсөн брендийн дэлгүүрээс авдаг нь 13% байна. За их дэлгүүр моолуудаас авдаг нь бол 12%. За тэгэхээр өвлийн гадуур хувцас судалдан авах төсвийн хувьд ямар байна вэ гэж. За төсвийн хувьд бол ерөнхийдөө 100-аас 200 мянган төгрөнд багтааж авна гэдэг хүмүүс маань 55%-ийг нь эзэлж байна. 200-аас 300 мянган төгрөнд авна гэж байгаа хүмүүс маань 30% нь эзэлж байна. 300-аас 400 мянган төгрөнд багтааж авч байгаа нь 7%-ийг эзэлдэг байх нэ. Харин өвлийн гадуур хувцас авахдаа ямар шалгуур тавьдсан бэ? Юу нь чухал вэ? Тэгэхээр 38% загвар дизайн, 21% хөнгөн байдал, 11% өнгө, 8% урт богино, 5% брэнд нэр гэсэн ийм байдлаар хариулсан байна. Харин та ойрын одоо энэ жил худалдан авах гэж байгаа өвлийн гадуур хувцас чинь ямар хувцастаа сонгохыг хүсэж байна вэ гэж асуулт байна. 29% курт гаун, өдөн күртэг, за 28% сөдөн күртэг, 12% нэхий, 3% булган шүүб, 2% нь бол бусад пальто янз бүрийн юмнууд аавна. 26% нь бол одоо авахгүй энэ жилдээ юм авахгүй өнжинөө гэсэн байдалтай байна. За тэгэхээр ингээд анзаараад байхад өдөн күртэг, сөдөн күртэг гэдэр маань бол голдуухан шиг импорт юмнууд байгаа. За нэхий бол Монголд үйлдвэрлэж байгаа. За ноолорн болон бус төрлийн носон төрлийн пальтонууд бас Монголд үйлдвэрлэж байгаа, бас импортлогдож байгаа. За та бүхэн санаж байгаа бол өмнөх ноолорн бүтээгдэхүүний зах зээл дээр говь уцаар компани энэ пальтоны зах зээл дээр ялангуяа нэлээд тесрэлт хийхээр ажиллаж байгаа гэж ярьж ирсэн. За тэгвэл одоо эндээс ингээд харах юм бол төлхөө одоо бүгдээр үндэсний үйлдвэрлэлийг авч үзвэл үндэсний үйлдвэрлэлийн гадуур хувцсыг авч үзэх юм бол нэхий дээл нэхий хувцснууд бол их сонирхолтой санагдаж байна. За ингээд бизнесийн салбарын зочинтой уулзцгаая. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр
өвлийн хувцсны зах зээлээр бэлдэж байгаа энэ удаагийн дугаарт маань бизнесийн салбарын зочноор бид нар Дархан Минж компани захирал Баян Жаргалыг урьж оролцуулж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За тэгэхээр энэ өвлийн хувцсны зах зээлийг судлаад харахаар манай улсаас бас манай улсын хэрэглэгчид маань импортын бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэж байна те. Тэгээд бас экспортод ч бас гардаг юм байна. Тэгээ энэ дотроос биднэрт хамгийн их сонирхол татсан энэ нэхий хувцсны энэ зах зээлийг үйлдвэрлэх сонь санагдаад байна. Яг тэгэхээр ингээ ажиглаад ах сая сүүлийн үед энэ нэхийний үн чинь л одоо ерөөсөө баг бохноос явтах болчлаа гэж шуураад байна л да. Тэгэд энэ ингээд нэхийний үн буурж байгаа нь одоо манай нэхий үйлдвэрлэгчдэд хэр ашигтай тусч जैन. Одоо энэ чинь дэлхийд гарах болж гэнэ үү? Одоо өртгийн үед хямдарч гэнэ үү? Түүхэн эдийн тухайд бол үн унахаар өртгөн яагаад буухгүй байна вэ гэдээ одоо хэрэглэгчдийн зүгээс тиймэрхүү ойлголт мессежүүд байгаад байгаа. Гэхдээ мэдээж дотоодын үйлдвэрүүд маань бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, шинэ технологиг нутагшуулах, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ийм зорилго тавиад бол маш олон жил тасралтгүй энэнийхээ төлөө зорж хөдөлмөрлөж байгаа. Тэгэхээр нөгөө нэг түүхэн эд манд 500 төгрөг байгаа л энэ салбар маш их ашигтай байгаад байна гэж бодож байгаа тохиолдолд болохоор юу гэхээр гадны үнэхээр тийм нөхцөл байдалтай байсан бол гадны томоохон үйлдвэрлэгч нар энэ хөрөнгө оруулалт хийгээл тэр үйлдвэрүүдийг бий болгоод энэ завсраас ашиг олоод байх юм боломжууд байгаа юм шиг харагдаж ш. Тэгэхээр тэд нар энэ үйлдвэрлэлүүдийг байгуулахгүй байна гэдэг нь бас бидэнд үйлдвэрийн ард маш их проблемууд байгаа аахгүй юу. Жишээлхэд юу вэ гэхээр манай түүхэн эдийн маань ялангуяа хоньны нэхийний тухайд бол чанарын асуудал их тавигдж байна. Маш их хэмжээний амьдын гэмтэлтэй. Дээрээс нь малын тоо толгой ихсэнтэй холбогдлолтойгоор нөгөө нядалгаанд орж байгаа малын маань насжилт нь их өндөр болчихсон. Тэр шалтгаанаараа түүхэн эдийн маань чанар муудаад байгаа. Хит их гэмтэлтэй. Дээрээс нь одоо хөгшөрсөн малын арьс ихээр л ямар байх нь бол энгийн хүнд ойлгомжтой л бах тий. Гадны одоо ялангуяа нэхийний салбарт бол амжилттай ажиллаж байгаа газрууд бол дандаа фермерийн аж ахуйтай. Дээрээс нь малыг ялангуяа хоньныг бол бүр хургаар нь ядалдаг. Хурганы арьсаар нэхий бүтээгдэхүүн байдаг. Энэ маань өөрөө хөнгөн тэм зөөлөн шин чанартай байгаа. Тэгээ боловсруулалтын дараа ч гэсэн одоо нөгөө боловсруулалтын процессд орох тий материалуудыг өөртөө шингээж авах ийм чадвар нь бол нялх малын арьс илүү сайн байгаа даа. Тэгэхээр манай улсын тухайд бол малаа эргэлтэнд оруулах хэрэгтэй байна гэж бол ер нь манай салбарынхан үзээд байгаа юм. Тэгэхээр хэрэглэгчид нэг юм ойлгомжгүй бол жишээлбэл ингээд айгүй их нэхий хямдраад айгүй их нэхий авлаа. Хэдэн хувийн жишээлбэл хологдоод хэдэн хувийн одоо бүтээгдэхүүн болоод идэв. 2003 оны үед манай нийт үйлдвэрлэлийн 70 гаруй хувь нь элхэн нэхий үйлдвэрлэхэд тэнцвчдэг, нэхий дээл болчдөг байсан нийт боловсруулсан арьсны. Гэтэл одоо энэ тоо маань дөнгөж 30 хүрэхгүй хувьтай тэнцэж байгаа. Ер нь нэхийнд болохоор түүхэн эдийн шинж чанар, түүхэн эдийн чанар бол маш чухал байдаг л да. Дурын түүхэн эдийн аваад хийчдэггүй. Тэгэхээр одоо бол энэ 100 ширхэг арьс худалдаж аваад түүнийгээ боловсруулалтанд оруулахад 30 ширхэг нь одоо нэхий дээл хийх боломжтой гэж ингэж бид нэр эцсийн боловсруулалт хийдэг. Гараад ирсэн 30 ширхгээс ахаад дээл эсгээд оёод ингээ гаргахад ахаад тэндээс гологдол гарна. Тэнцгүй нэ, өнгөнд харахгүй нэ, эсвэл гэмтэл ихтэй байна гэгчлэн. За ахаад нөгөө нэг ширхэг арьс тутмаас авдаг деталийн маань хэмжээ жижигэр нөгөө нэг ширхэг арьсны ашигтай талбай бас багассан. Ийм олон нөхцлөөс одоо шалтгаанаас хамаарат нөгөө хэдийгээр түүхэн эд маань хямдхан байгаа ч гэсэн эцсийн бүтээгдэхүүний өртөг бууж чадахгүй байгаамаа. Яа тэгэхээр нөгөө 30 ширхэг арьс маань 2 ширхэг дээлэл болно. Үлдсэн нь бас тэнцэхгүй. 2 ширхэг нэхий дээлэн дээр нөгөө 100 ширхэг арьсны чинь үн хийгээд хагас боловсруулалт, бүрэн боловсруулалтын өртөг шингээд явж байгаа. Тийм учраас хүмүүсийн одоо энгийн хэрэглэгч эсвэл зарим хөндлөнгийн хүмүүсүүдийн ойлгоод байгаа шиг 4 ширхэг нэхий худалдаж аваад тэрийг угаагаал нэхий дээл очт юм аа гэвэл энэ тэгэхээр түүхэн эдийн байгаад идэг технологийн үед одоо ямар байна? Технологийн тухайд бол манай дотоодын үйлдвэрүүд одоо бүгд л дэлхийн нийтэд ашиглаж байгаа химийн материал, тоног төхөөрөмж, технологиг бол тэнд ажиллаж байгаа чадвартай боловсон хүчнүүдийг хүртэл зөвлөхөөр авч ажилуулад ажиллаж байгаа учраас манай
дотоодын үйлдвэрийн технологи гологдоод байгаа зүйл ерөөсөө байхгүй. Одоо жишээлх юм бол дэлхийд одоо номер 1 гэж нэрлэж болох Штал байна тийм ээ. Химийн материал нийлүүлдэг компани хамгийн сайн технологич нарыг тэднийхээ өөрсдөө эзэмшиж ажиллаж байна тийм ээ. Энэ хүмүүсүүд үртэл ирээд манай Монгол түүхийн дээр ажиллаад хамгийн эцсийн боловсруулах одоо тийм хамгийн оргил цэг болцсон байна. Үүнээс цааш одоо түүхий эд нь болохгүй. Ийм түүхий эдийг энэ хэмжээнд боловсруулна гэдэг бол ерөөсөн амжилт гэдгийг нөхдүүд бол тодорхойлоод байгаа юм. Тэгэхээр бид нар одоо ерөөсөө л төрн вэ, малчт нь вэ, үйлдвэрлэгчт нь вэ хамтынхаа хүч болцоогоор бодлогоо боловсруулаад энэ түүхий эдийн чанарыг сайжруулж иж л бид нар дэлхийн зах зээл дээр гарна. Эннийхээ мэдээж нэг өдөр 5G гарчна гэж бодохгүйгээр те эннийхээ бэлтгэл ажлыг хийгээд нэгдүгürt бид нэр дотоод зах зээлээ импортын бүтээгдэхүүнтэйгээ өрсөлдөж өөр юм болгоё. Ингээд үйлдвэр маань өөрсдөө эргэлтийн хөрөнгө нөөц бололцоо үйлдвэрийнхаа цар хүрээг нэмэгдүүлснийхаа хэрээр ахаад бүтээгдэхүүнээ сайжруулна, технологи улам илүү сайжруулна. Аливаа хөгжил бол нэг газар очиж зогсчдггүй тийм ээ. Дандаа цаашаа хөгжиж, сайжирч явж байдаг. Тэгэхээр цаашаад бид нэр экспорт руу улам илүү чиглэж ажиллана. Энэ дээр бас нөгөө экспортод гарахад бид нарт бас нөгөө хоёр хуршийн тал дээр татварын асуудал гэж байна тийм ээ. Энд байгаа өртөг дээр ахаад тэр хоёр улсын импортын татварыг нэмэгдүүлэхээр тухайн зах зээл дээр очиод өрсөлдөх чадвар нь бас үнийн хувьд өрсөлдөх боломжгүй болчихж байгаа. Тэгтэл зайлвал тэдний зах зээлийн хэрэглэгч чинь манай бүтээгдэхүүнд их дуртай юм шиг байна шүү дээ. Шууд ус экспорт гэвэл одоо өөрсдөө ирээл аваад идэв. Нэг утгаараа яг албан ёсны нөгөө бид нар өөрсдөө тэр байршил дээр аваачаад борлуулалтаа хийхгүй байгаа ч гэсэн нөгөө Оросоос нөгөө ганцхан 8-ачт нь Хятадаас бас нөгөө өвөр монголчууд маань маш их хэмжээгээр дээл бөөнөр нь худалдаж аваад өөрсдийнхөө арга замаар аваачиж борлуулалтаа хийдэг. Энэ тоо хэмжээ бас нэг чамлахааргүй манай нийт борлуулалтын 30 гаруй хувийг эзлээд байгаа. Тэгэхээр нийт үйлдвэрлэлийнхаа бид нар 30-аад хувийг нь бол ямар нэгэн валютын урсгалыг наашин чиглүүлсэн борлуулалт хийж байгаа л гэсэн үг болчих. Тийм байна. Уг нь бол энийг өшөө бүр ингээд нээлттэй том бизнесүүд болгож хөгжүүлж болох нь шүү дээ. Энэ ганцхан 8-ачтыг нь. Тийм ганцхан 8-ачтыг бид нар бол дэмжих биднэрт тэртээ түргүү Монгол улс руу л энэ валют орж ирж байгаа юм чи энэ борлуулалтыг бид нар аль болох дэмжих гэж хичээдэг. Дээрээс нь бас танхимаас болон засгийн газраас хятадтай янз бүрийн хэлэлцээрүүд хийгээд одоо ийшээгээ нөө үзэсгэлэн худалдаа янз бүрийн зүйлээр те тухайн үзэсгэлэн худалдаан дээр татварынхаа дата нөхцлүүдийг бий болгоод хэлэлцээр хийгээд иймэрхүү худалдаанууд хийж байгаа хэрэглэгчт нь бол манай бүтээгдэхүүнд үнэхээр их дуртай байдаг манай Монгол бүтээгдэхүүнд. За ингээд манай үзэгчдэд энэ Монголын нэхий үйлдвэрлэл дэлхийд гарах боломжийн талаар маш сайхан мэдээлэл өгсөн Баянжрал захиралтанд их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ ингээд та бүхэнтэй Дархан Минж компани захирал Баянжралыг ярилцлага хүргэлээ. Ингээд та их хөрөн чиглэлтэй байх хэрэгтэй юм байна. Нэвтрүүлэг студиэс үргэлжлэх болно. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ бүгдээрээ өвлийн гадуур хувцсны зах зээлийн талаар дэлгэрэнгүй судалж гол хүмүүстэй ярилцаж энэ салбарын талаар та бүхэндээ бизнес эрхлэлт чинь хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг боломжийн хэмжээнд хүргэлээ. За тэгэхээр ерөнхийдөө энэ салбарт маань үндэсний үйлдвэрлэл бол нэлээд боломжооны орон зайтай байж болохоор юм байна. Харин импортын хувьд бол жоохон тийм брендийн ил шудраг зөв бизнес хийвэл одоо яацгаад юм бэ хүмүүсээ гэсэн юм санаа байна. За одоо ингээд ихэнх нь одоо ерөөсөө гахаан чигэгдэл одоо урдаас л ороод ирдэг болох нь одоо манай судалгаанаас харагдсан. За энэ нэхий дээлний асуудал дээр манай монголчуудын бас нэг хандлага байна. Монголын одоо нэхий одоо хямдраад байна. Ингээд одоо хямдруулаад байгаа. Анчгийн яагаад хямдраад байгаа. Ингээд нэхий хямдраад байгаа боловч одоо нэхий дээлний өртөг буурах байгаа шалтгаан энэ чанартай холбоотой юм байна. Ингээд манайхан одоо юу гэдэг үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ барина гэдэг маш олон зах зээлүүд дээр ингээд харахаар зэрэг түүхийн эдийн асуудлаа шийдэхгүйгээр л одоо үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх гэдэг л ийм л яриа явагдаад идэв байна. За тэгэхээр одоо ялангуяа энэ сүргийн бүтэц энэ малын арсны чанар тийм ээ. Одоо жишээлбэл энэ мал сүрэг ихцэнтэй холбоотой ерөөсөө хамгийн дөрөнд гарч ирж байгаа асуудал бол нэхийний чанар болж байгаа юм байна шүү дээ. Тийм учраас нөгөө голдуу хөгшин малаа алдаг. Ингээд хөгшин малаа арьс нь одоо ингээд шаардлага хангахгүй байх магадлал ихтэй энэ төр болдог. За дээр нь одоо энэ сүргийн одоо үйлдвэрийн асуудал байна тийм. Энэ болгоныгоо бодоод үзэхэр юм байна. Гэтэл
одоо энэ Сибирийн бүс, одоо энэ хойд нутгууд, Оросын өмнөд хэсэг буюу одоо манай хил залгадаг хэсгүүд бол нэлээд хүйтэн. За энэ зүгийн Оросуудын ерөөсө худалдан авах хамгийн дуртай хувцснууд бол хийдэл ялчгүй байд юм байна. Тэгээ одоо энэ ингээд экспортлчих гэхээр нөгөө тоо хэмжээг нь хангахтай холбоотой, за брендинг, маркетингтэй холбоотой асуудлууд байна. За тэгээд одоо ялтчгүй нэ Оросуудаас ч хурж ирээл одоо тэр ялтч бид нар сая Дархан Минжийн захиралтай ярилцсан үеж тэгэл Оросууд ирээл бас их авдаг юм байна л да. За тэгэл өөр өөрсдийнхээ хэрэгцээний юмнуудыг. Тэгэхээр ингээд шууд бус экспорт маань үнэхээр сайн байгаад байх боломжтой байгаад байна. Тэгэхээр одоо энэ түүхийдийн асуудал, энэ мал сүргийн асуудал дээр анхаарах цаг болцсон юм байна. За хэрвээ үзэгчтэй өвлийн хувцсны бизнес эрхлэе гэж бодож байгаа бол ерөнхийдөө жоохон чанартай хөнгөн за ийм бүтээгдэхүүнүүдийг одоо та бүхэн харсан дээр одоо илүү худалдааны төвүүд дээр одоо нөгөө захуудаар явж авдаг чинь ер нь бол байхгүй болж байгаа юм байна шүү гэдгийг анзаараарай. За хөтлөгч миний зүгээс бол улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя гэвэл нэг жигтэйхэн сайхан ийм мал сүргийг хариулдаг хүмүүс байгаад энэ ихийг сайхан хангаж чадаад энийг дэлхийд гаргах, дэлхийд биш юм аа гэхэд наацхан энэ Оросуудад зарахад бол өчнөө том зах зээл байдаг юм байна шүү. Ингээд энэ талбар дээр та бүхэн анхаарлаа хандуулаарай. Ингээд өнөөдрийн өвлийн хувцсны зах зээлээр бэлдсэн дугаар маань үзэгч та бүхэн сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Та энэ салбарт бизнес эрхлэхийг хүсч байвал манай Вин Тэск Капитал банк жижиг дунд бизнесийг дэмждэг. Ингээд таны бизнес одтой байх болтугай. Очир дангас биднийг дэмжлээ.